Тэгэхээр энэ KPI гэдэг бол компаниуд дээр энэ салбарт нэвтрэх хэрэгтэй. Хувийн хвшлүүдэд бол энэ маш том давуу тал. Тэгэхээр та хэд энэ дээр бол яаж зөв нэвтрүүлэх гэдэг дээр маш олон жил ажилласан. Одоо энэ салбарыг одоо та хэд маань хамгийн сайн мэдчихэж байгаа. Нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилчдын цалин урамшуул бол маш унтсан. Жолооч нартай харьцуулахад адилхан KPI-д оруулаад эдгээр маань тэр сайн засвар үйлчлэгийг хийгээд автобус маань эвдэрэхгүй явснараа автобусны насжилт зардлыг багасгах дээрээс нь үнэлж тэрүүгээрээ цалин урамшуул нэмэгдъя гэдэг ингээд цогцоор нь шийдъя л гэдэг л ийм зорилготой эргээр лэж авах хэрэгтэй. Миний хувьд хувийн хвшилд олон жил үр бүтээлийн төлөө сайн хүмүүсээ урамшуулж муу хүмүүсийг донгодох, зэмлэх гэдэг одоо менежментийн арга барилаар явах маш хэрэгтэй гэж харж байна. Манай энэ жолооч нарын маань биц нойлын асуудал хүнд байд юм байна. Цай авах боломжоор бид нар олох хэрэгтэй байна. Тэр хүмүүс гоё тооронд хувцастай, соёлтой байх хэрэгтэй байна. Тэр асуудлуудын замын засвар, бусад хот төлөвлөлтөөгөө уялдуул тэр төгсгөлийн цэгүүд дээр автобусны жолоочдод зориулсан тэр биц хоол идэх, тэр тайван тэр боломжоор цогцоор нь хангах хэрэгтэй байна. Энэ бол ингээд хотын цогц асуудал юм байна. Бид нар бол одоо нийтийн тээврийн бодлогын газрын хэмжээнд бол өөрсдийнхөө хэмжээнд энэ салууд аваад тийм би бусад ажлын хэсгүүдийг ахалж байгаа нь хот төлөвлөлт бусад юм дэд үтцээр оролцож байгаа нь энийг цогцоор нь анхаарья. Тэгээ би ажлын хэсгийн гишүүдүүд бол үүрэг өгсөн байгаа шүү дээ. Энэ бусад дэд үтцүүдээс нийтийн тээврийн асуудал юу хүндрэлтэй гэдэг юм бэ? Чагсаад гаргаад өгчхөө. Би энэ чагсаалтыг гаргаад энэ ч тавьчихъя. Над дээр 100 удаа ажлын хэсэг байна. Гэхдээ би энийг уялдуул энэ жолооч нарын асуудал шийдэж өгье.